Бичлэгийн тэгүүдийн ялгаа сэдвт хичээл хэлж байна. Энэ хичээлээр бичлэгийн тэг хэлбэрүүдийн ялгааг харьцуулан тайлбарлах юм аа. За тэг гэдэг нь үсгийн тогтсон зурлаг, хэм маяг гэсэн утгатай. Монгол бичиг нь монголчуудын бичиг соёлын түүхэнд чухал байр эзэлдэг. За үүний гол учир нь түүхийн урт хугацаанд бичиг үсгийн хэрэгцээг тасралтгүй хангасаар ирсэн оршноо. За монголчууд нь олон зууны туршид бичлэгийн олон янзын тэг хэлбэр, дүрм, журам, уран, гоёмсог болон түргэн бичих арга ухааныг өөртөө шингээсэн үндэсний бичиг болж өгдсөн. За ийхүү хөгжихдөө дармал, бичмэл, хорголжин, хулсан үзэг, биер, уртлаг үсэг гэх мэтчлэн олон тэг хэлбрээр хөгжсөн байна. За бичмэл тэг гэдэг нь ерөнхийдөө гараар бичсэн бичээсээ хэлнэ. Дармал тэг нь компьютер болон цахим хэрэглэгдэхүүнээр бичсэн мөн дураа бичгийг хэлнэ. За хорголжин бар нь туулгаар хийсэн нэг зүйл үсгийн хэв. За хавтгай модон дээр энэ үсгийн хэвээр бодог түрхээд тэр өрсөө үсгэн дээр дарахаар зэрэг нэгсэндээ энэ хорголжин барын тэг болно гэсэн үг. Үсгүүдээ үрж хийдэг учраас хорголжин бараар хэвлсэн зарим номыг ажиглавал үсгүүдийн хооронд өчүүхэн зай гарсан харагддаг. Хорголжин барын өөр нэг онцлог нь дармал бичгийн хэвийг дуурайж хийсэн учраас уншихад хүндрэл багтаа байдаг. За хулсан үзэг нь монголчууд түүхэндээ модон үзэг, хулсан үзэг, биер, төмөр үзэг зэрэг олон янзын бичгийн хэрэгсэл ашиглаж ирсэн. За хулсан үзэг гэдэг нь хулс болон хулсны төрлийн модоор хийсэн үзгийг хэлнэ. Нэг талын хавтгай, нөгөө талын харандааны үзүүр шиг үзүүрлэж бичдэг. За энэ нь монгол үсгийн зарим зурлаг махбодыг тодорхой гаргахад төхөмтэй байдаг. За биерийн тэг үсгийн махбод эс ширхэг бүрийг хичээнгүй сайхан уран яруу тансаг гаргаж бичихийн тулд махбод бүрийг цохих зарчмыг баримтлана. За үүн дээр цохил, даралт үргэлж маш чухал үүрэгтэй. За шилбэл даралт гэдэг нь биерийн үзүүрээ арай чанга дарж бүдүүн тод зурм гаргахыг даралт. За даралт нь биерийн бичлэгийн гол элемент бөгөөд нуруу хэсгийг байнга даралттай бичдэг. Даралт нь биерийн бичлэгийг тод, томрон, омог бардам болгоно. За шилбэл энд харагдаж байгаа жишээн дээр хаана өргөлт, даралт, цохилт байгааг ажиглаарай. За энэ биерийн бичвэр харагдаж байна. За дараагийн уран сэтгэмжээр дүрсэлж гоёмсог байдалтай бичснээрээ урлаг үсэг болдог. За энэ нь үг бичгийг бичснийгээ зурагтай хослуулаад тухайн үгээр зургийнхаа агуулмжийг илэрхийлж байгаа гэсэн үг. Тухайн зураг нь үгээ илэрхийлж байгаа. Ингээд үсгийн тэг хэлбэрүүдийг харьцуулаад үсэг болон зурлагын хувьд ямар онцлог байгааг энэ хүүхснэгтэн тайлбарлаарай. Синхрон хичээлийн сорилоо ажиллаарай. Анхаарсанд баярлалаа.